Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 3 жилийн хугацаанд 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, эмчилгээ үйлчилгээний чанарт ахиц гаргах, тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж хөрөнгө оруулж ажиллалаа. Эрүүл мэндийн спортын яам, олон улсын байгууллагууд, орон нутаг хандивлагч байгууллагуудаас нийтдээ бол 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Тэгэхээр улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд дотроос хамгийн одоо том нь хүүхдийн эмнэлгийн асуудал байгаа. Нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхдийн тасаг одоогоор 35 ортоогоор ажилладаг. Энэ бол Орхон аймгийн хүүхэд багчуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд хангалтгүй орчин нөхцөл юм. Томоо төсөвчний дэгдэлтийн үед болохоор зэрэг бид нар ч 100 гараад явчихдаг. Тэгэхээр зэрэг яг энэ тасагтаа бол байх боломжгүй. Өөр ямар нэгэн тасагт бол ор нэмж тавьж, шилжүүлж, нэмэлтээр тавьж, тэгжээж бол ачаал давж гардаг. Одоо яг энэ нэмлэгийн байдлыг танаас явж харсан тий. Коридороор баахан хөөхд байна. Тэгэл ингээл коридороор янз л зовир төгтөд байгаа шүү дээ. Чинь тэгэл ийм яраа хөвгттэй энэ байна. Зарим нь болохоор 2-3 настай хөвгт ч юм уу тий. Тэгээ эдгээр чинь одоо зарим нь гүйлгэж байгаа ханаад дээрсэн байгаа. Зарим нь зүгээр хатгаагаар ирсэн байдаг. Тэгэл эн чинь ингээл биендээ халдаал. Яг тэгвэл эн чинь одоо нэг нойлныг угаалтурд эдгээр чинь байна. Цахна. Палатанд ер нь бол 2-оос 3 ортой байхад бол болж байгаа хгүй. Тэрнээс дээш болохоор нөгөө хүүхдүүдийн агаар солилцоо аюу юм уу тэгээ ханаа шугна нэг аюу халдвар их авна. Одоо манай хүчшил хатгатаа орж ирэл одоо гарахынхаа даваанд ингээд гисний хүчнөр өвчсөн. Улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар манай аймагт хүүхдийн 50 ортой эмнэлэг баригдахаар болсон. Хүүхдийн эмнэлэгтээ болох асуудал багагүй бэрхшээл цаг хугацааг туулж өнөөдрийг хүрсэн байдаг. Энэ асуудлаар улсын хурлын гишүүн Батчимэг, аймаг орон нутгийн удирдлагууд болон аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд тууштай ажилласны үр дүнд бодит ажил хэрэг болж биелэлээ олж байна. Тэр аймаг орон нутгаас хүүхдийн эмнэлгийнхээ одоо газрын асуудлыг шийдвэрлэж, за мөн одоо зураг төсвийн ажлыг хийлгэж, эрүүл мэндийн яамд одоо тодорхой саналыг бичлэн очиж хөөцөлдсөн. За хурлын даргын хувьд бол одоо миний бие, хотын захирагчийн албаны дарга, бат жаргал дарга, эрүүл мэндийн газрын дарга, баясгалан эмч, за мөн одоо их хурлын гишүүн Батчимэг гишүүн гэдэгт бол одоо эрүүл мэндийн яам дээр хэд хэдэн удаагийн томоохон уулзалтуудыг бас хийж, тухайн үеийн эрүүл мэндийн сайттай асуудлыг бас ойлгуулж, хөрөнгө оруулалтын асуудал дээр хамтран ажиллах тал дээр бол бас нэлээд ажилласан. Энэний үр дүнд бол улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийг Орхон аймгийн хүүхдийн эмнэлгийн одоо өргөтгөл шинтгэлийн ажилд зориулж баталж өгсөн. Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Сомбон тоосох компани ажиллаж байна. Тус компани 4-р сараас барилгын ажлаа эхлүүлж 2016 оны 11 сард хүүхдийн эмнэлгийг ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид бүгдийн бас явсан хөөцөлдсөн ажлын үр дүн өнөөдөр гарч энэхүү ажлаа эхлүүлэх гэж зогсож байгаад бол одоо үнэхээр сэтгэл туйлын өндөр байна. Улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийг хүүхдийн эмнэлэгт зориулж Орхон аймагт одоо зориулж баталсан байгаа. Энэ бол одоо манай энэ 82 онд баригдсан боотын барилгыг барьсан сошиал улсаас хийж байгаа одоо хамгийн том эмнэлгийн салбарт хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Өнөөдөр хүүхдийн эмнэлэг бол 35 хүүхдийн ортой. Энэ бол үнэхээр 100 мянган шахам үнэтэй Орхон аймгийн одоо иргэдийн хүүхдүүдийн одоо хэрэгцээг бол хангахгүй байгаа. Тийм учраас 50 ортой орчин үеийн одоо шаардлага хангасан хүчил төрөгчийн нэгдсэн системтэй, эмнэлгийн орчин үеийн зориулттай, лифттэй ийм сайхан эмнэлэг баригдсанаар бол одоо энэ цонхоор нээжүүд хүүхдэд төвөрсөн хүмүүс сая хараа зогсож ирсэн. Хүүхдтэй залуу эцэгчүүд, гэр бүл Орхон аймгийн ирээдүй болсон хүүхдүүд энд ажиллаж байгаа одоо иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өвчин зүтгэж байгаа энэ эмнэлгийн ажилтнуудын ажиллах тав тухыг хангахад гээд олон сайхан нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж ингэж бодож байна. Энэ ондоо багтаагаад бид нар одоо хүүхдийн эмнэлгээ хүлээгээд авчих юм боломж бол бүрдэж байгаамаа. Энэ бол одоо Орхон аймгийн хүүхд багчуудын эрүүл мэндийн төлөө хийж байгаа одоо томоохон хөрөнгө оруулалт боллоо гэж дүгнжлэхээр байгаамаа. Орон сууцны 2, 3, 6 дугаар хорооллын өрхийн эмнэлгүүдийг орон сууцнаас гаргаж
Орчин үеийн стандарт шаардлагыг хангасан байртай болгох зорилгоор орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж 915 сая төгрөгийн өртөгтэйгээр өрхийн эрүүл мэндийн цогцлбор төвийг барьж ашиглалтанд орууллаа. Энэ төв ашиглалтанд орсноор дээрх ороллын иргэд ая тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна. Аймгийн иргэдийн уран засаг даргын тодорхой шийдвэрүүд гарч эрүүл мэндийн өрхийн энэ эрүүл мэндийн төвүүдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулъя. Эхний ээлжинд бол оюут баг, уур хаачин баг, цогоот багийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэе. Ингээд уур хаачин багийн нутаг дэвсгэр дээр шинэ өрхийн эрүүл мэндийн төв байгуулах шийдвэр гаргаж газрынхын асуудлыг аймгийн засаг дарга шийдвэрлэж ингээд хөрөнгө мөнгөний аймгийн иргэдийн хурал баталж өгч манай холбогдох байгууллагууд зураг төсвийг боловсруулж ингээд эрүүл мэндийн төв тавигдах ёстой шаардлага хангасан орчин үеийн хийцэл бүхий барилгын ажлыг эхлүүлсэн. 2015-аас 2016 оныг дамнаж үндсэндээ барилгын ажил хийгдлээ. Нийтдээ бол орон нутгийн төсвөөс 915 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 2 давхар сайхан барилга барьж ашиглалтанд өглөө. Тэгээ энийг би бол зүгээр зөв юм гэж боддог. Тий. Энд чи яг энэ төв дээр байж байгаа надад. Тэгээ энийг зөвлөж бодож байгаа. Хэрэгтэй байлгүй байх юм чинь бүх үйлчлэгээ орчод. Нэг дараа ганц уурхач баг явах өөр баг бас цуг байх юм байна. Тэгээд мэдээж хэрэг эмнэлгийн үйлчлэгээ илүү сайн болно гэж бодож байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн стандарт гэж нэг том стандарт байдаг. Тэр шаардлагыг бүрэн хангасан ийм байранд үйл ажиллагаа явуулж байгаадаа маш их баяртай байна. Одоо бид нар ингээд цогцтой болгочоор бидний харж байгаагаар юу вэ нөхөр тэнд бол лабораторийн тусламж үйлчлэгээ явах хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэнд яг иргэдийн зөв эрүүл зөв дадал хэвшил олох ажил явагдах хэрэгтэй. Ядчил хүүхдийн дархлаажуулалт нь бойт руу яваад байхгүй тэр өрхийн эрүүл мэндийн төв дээр явагдах хэрэгтэй. Одоогоор улсын хэмжээнд ийм цогц шийдэл, ийм сайн шийдэл гаргасан төв болвол баригдаагүй байна. Тэгэхээр хүн ам төвлөрсөн ийм суурин газруудад одоогоор ер нь улс орон даяар Улаанбаатар хотод ч гэсэн өрхийн эмнэлгүүд бол ерөнхийдөө их жижигхэн байранд айлуудын орцны нэг давхурт зарим газар бол бүр хонглын байранд хүртэл үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлэг байдаг. Гэтэл өнөөдөр орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн ийм цогц төвийг бол манай эрдэмтдчүүд барьж байгуулснараа Монгол улсын хэмжээнд шинэ жишг тогтоож байна. 4589 өрхийн хүн амд үйлчилж байгаа. За өдөрт бол дунджаар 200-аас 250 хүн үйлчлүүлж байна. Одоогийн байдлаар ерөнхийдөө бас ханаа томоо тэгээд улаан бурхны өвчлөлт их байгаатай холбоотойгоор үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй их байна. Иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээ хэмжээг нэмэгдүүлэх чухал алхам болсон энэ ажлыг салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга өндрөөр үнэлж улсын хэмжээнд жишг болох ажил гэдгийг сайшаан онцолж байлаа. Орон нутаг бол ер нь үнэхээр эрүүл мэндийн салбартаа бол маш их том хөрөнгө оруулалтууд хийсэн байна. 941 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ барьж байгаа өрхийн эрүүл мэндийн цогц төв гэдэг бол үнэхээр Монголд байхгүй шинэ том бүтээн байгуулалтын ажил гэж би ингэж ойлголоо. Ер нь бол нэг Байшингийн подвалд байж байгаа, Байшингийн мохорт байж байгаа энэ үйлчилгээг жинхэнэ стандартын дагуу эрүүл мэндийн төвийг ийм төвшөнд авчирж байна гэдэг бол Эрдэнэтийн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хийсэн том дэмжлэг, том соёл, том дэвшил гэж ингэж ойлгож байгаа. Өрхийн эрүүл мэндийн цогцлбор төвийг цаашид нэмж байгуулах ажил шат тараатай хийгдэж байна. Тухайлбал орон сууцны 1, 4 болон 5 дугаар хорооллын иргэдэд зориулсан өрхийн эрүүл мэндийн цогцлбор төв энэ онд баригдана. Тус төвийг барих санхүүгийн их усварыг орон нутгийн төсөвт суулгаж 700 сая төгрөгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. За 2016 оны төсөв хэлцүүгээр бол бид нар 2 дахь өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг байгуулах шийдвэрийг гаргаж орон нутгийн төсвөөс 700 сая төгрөгийг бол баталж өгсөн. За энэ батлагдсны дагуу бол аймгийн холбогдох газрууд газрын байршлын асуудлыг судлан үзэж эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж байна. За энэний үндсэн дээр бол аймгийн засаг дарга газрын асуудлыг шийдвэрлэж өгнө. Энэ дээр бол хөрөнгө булаг багийн нутаг дэвсгэр дээр дараагийн цогц төвийг бол барих шийдвэр гарсан байгаа. Ингэснээр бол зэст баг, хөрөнгө булаг баг, урт булаг баг, бүрэн бүст багийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хөрөнгө булаг багийн нутаг дэвсгэр дээр төвлөрүүлж шинэ бас нэг цогц төвийг бий болгоно.
Бүсийн онцлогын эмчилгээний төвийн орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр анхаарч, засвар үйлчилгээний ажилд орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалт хийж ажиллалаа. Үүний үр дүнд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл жилээс жилд сайжирч байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбаруудад хийгдсэн засвар үйлчилгээний ажлууд нэлээд байгаа. За иргэдийн сэтгэл ханамжинд төрсэн томоохон нүдэнд харагдахаар засварууд юу вэ гэхээр бүсийн онцлогын эмчилгээний төвийн яралтай тусламж хүлээн авахын засгийн засвар, гемодиализийн засгийн засвар, одоо хаалганы нэгдсэн засгийн засвар одоо ерөнхийдөө тендерын зарлагдаад ингэ явж байна. Тэгээд төрөх засгийн 2 давхрын засвар гэдэг. Ийм том засваруудыг орон нутгаас бол хөрөнгө оруулалтыг гаргаж маш богино хугацаанд чанартай ингэ зохион байгуулалт явж байгаа. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалт шийдэгдлээ. Цахим эрүүл мэнд хөтөлбөр хэрэгжснээр үйлчилгээний чанар шуурхай байдалд ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа юм. Цахим эрүүл мэндийн төслийн одоо нээлтийг хийсэн. За энэ хүрээнд бол эрүүл мэндийн газар 41 компьютер 95 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. За бүсийн онцлогын эмчилгээний төвд 161 компьютер иж бүрэн дагалдах хэрэгслийн хамт 551 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг одоо гардуулчихсан. За энэ компьютерийн систем програм нэвтэрсэн тохиолдолд бол Эрдэнэт бол өөрийн гэсэн одоо дотоод маш их хурдтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ бол цаасгүй имлэг гэсэн үг шүү дээ. Тийм жишээлбэл одоо манай хүлээн авах тэр хүн ирдэг гэхэд бол мэдээлэл нь бол бүх одоо тасаг руугаа дамжин тийм шинжилгээ өгөхөд одоо жишээлбэл дотрын эмчч байд юм уу, мэдрэгчийн эмчч байд юм уу, компьютераараа ингээд сүлжигдээд холбогдно гэсэн үг. Ингээд манай боёт бол 161 компьютер бүгд цахимаар одоо мэдээлэл интернетийн сүлжээнд холбогдчихоор эмч нарын маань ажиллах нөхцөл бол асар их хөнгөвчлөгдөх, эмнэлгийн менежмент сайжрах ийм сайхан боломж нэгдэж байна. Аймгийн хэмжээнд одоо ерөнхий боловсролын сургуулиудын дундах амны хүндийн өвчлөлийн судалгаа хийгээд үзэхээр нийт хүүхдүүдийн бараг одоо 72.6% нь амны хүндийн ямар нэгэн өрөвсөлтэй гэж харж байна. Тэгэхээр амны хүндийн өрөвсөл бол улбаа ихтэй л дээ, тийм ээ, хоол боловсруулах зам бүр ингээд бусад өвчнүүдийн их суур болдог учраас бид нар бол ер нь амны хүндийг эрүүлжүүлэхийг багаасна гэдэг ийм бодлого бариад явж байгаа. Тэгэхээр энийг маань орон нутгийг дэмжиж одоо орхон Баян өндөр цогцлбор сургуулиуд дээр 2 шүтний цогц төвийг нээсэн. Одоо бол үйл ажиллагаа доктортой явж байна. Тэр цогцлборын хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажлыг шатаараатай амны хүндийг хэрхэн эрүүл байлгах вэ гэдэг эрүүл ахуйн одоо сурвалж сурчлагын бүх ажлуудыг хийгдээд явж байна. Одоо цаашдаа бол одоо ингээд би бол юу гэж харж байгаа вэ гэхээр бусад бүх цогцлбор сургуулиуд дээр иймэрхүү цогц төвийг байгуулах нь зүйтэй юм а гэдгийг харж гарч байгаа шийдвэр болгон бол аймаг орон нутгийн хөгжил дэвшилтэй холбоотой ард иргэдийн бас сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой ийм шийдвэрүүд байдаг. Энэ олон чухал шийдвэрүүдийн нэг бол одоо ард иргэдийн эрүүл мэндийн сахин хамгаалах, эрүүл мэндийн одоо төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж ингэж ойлгож байна. Энэ хөрөнгө оруулалтуудын ард талд бол үр дүн байх нь их чухлаа. Энэ тал дээр бол бид нар аймгийн одоо эрүүл мэндийн салбарыг хариуцж байгаа хүмүүст бол байнга одоо энэ асуудлыг тавьж байна. Гол хөрөнгө оруулалтын эцсийн үр дүн бол иргэд чанартай эмнэлгийн үйлчилгээ авдаг байх ёстой. Эмнэлгийн орчин нөхцөл сайжрах, хөрөнгө оруулалт хийгдэх гэдэг бол нэг хэрэг. Гол нь энийгээ дагаад бол үр дүнтэй байх ёстой. Элдв одоо үйлчлүүлэгчдийн зүгээс, иргэдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл дундуур байх энэ асуудлыг бол одоо байхгүй болох ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.